байнгын хорооны гишүүдийн олон хүрэлцэн ирсэн тул хууль зүйн байнгын хорооны хорол ингээд эхэлснийг нээснийг мэдэгдэе. Монгол Улсын их хурлын чуулганы хорлооны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 8 дахь хэсэг заасны дагуу хуралдааны эрцийг танилцуулъя. Хуралдааны эрц Дампны Цогтбаатар, Оюн сайхны Алтан гэрэл, Хүрлбаатрын Баасан жаргал, Инх хоёрын Бат шугар, Баяр Магнаан Баярбаатар, Борхүүгийн Дэлгэр сайхан, Лавгийн Мөнхбаатар, Гонгорын Дамдын Ням, Одсүрэнгийн Номин Чимэг, Даваахүүгийн Пүрэв Даваа, Ухнагийн Отгон Баяр, Цэндийн Сандаг Очир, Лавгсүрэнгийн Соронзон Болд, Хишиг Дэмбэрлийн Тэмүүжин, Сүхбаатрын Эрдэнэ болд гэсэн эрцтэйгээр 55.6% эрцтэйгээр эрц бүрдсэн байна. За, байнгын хорооны хуралдааны эрцийг танилцуулж дууслаа. Байнгын хорооны хуралдаанаар хилцэх асуудлыг танилцуулъя. Өнөөдөр 4 асуудал хилцэхээр төлөвлөсөн байгаа. Нэгдүгээр асуудал байнгын хорооны төсөл Монгол Улсын их хурлын 2026 оны хаврын ээлжид суулганы 03 дугаар чуулганы 3 дугаар сард хууль зүйн байнгын хорооны хилцэх асуудлын цаглаар батлах тухай. 2 дугаар асуудал байнгын хорооны тогтоолын төсөл ажлын хэсэг байгуулах тухай. 3 дугаар асуудал Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 12 дугаар дүгнэлт Монгол Улсын их хурлын чуулганы хоролдоаны дэгийн тухай хуулийн 101-р зүйлийн 101-ийн 1, 102 дугаар зүйлийн 102-ийн 1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлсэн тухай. 4 дахь асуудал нь Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 1-р дүгнэлт үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14-р зүйл Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх тухай гэсэн ийм 4 асуудал хилцэхээр байгаа. Тэгээ энэ дээр би шууд 1-р асуудлыг эндээс хасъя гэсэн саналтай байгаа. Тэгээ санал хураахгүйгээр шууд би хасчих болно гэж ойлгож байгаа. Яагаад тэгэхээр энэ дээр нөгөө юу нь бэлэн биш байж байгаа юм. Их хурлын даргын эхлээ заавал хилцэх асуудлуудын дугаар жагсаалт гарах ёстой. Тэрийг гарч иж бид нар энийгээ батлах ёстой. Гэтэл их хурлын даргын тэр шийдвэр гараагүй байгаа юм байлээ. Тэгэхээр эндээс энэ 1-р асуудлыг хасчих. Тэгээ 2-р асуудлаасаа хилцээд явъя. За. Ингээд хилцэх асуудлаар саналтай гишүүд байвал саналаа хэлнэ үү? За, хилцэх асуудлаар саналтай гишүүд алга. Тийм учраас хилцэх асуудлыг батллаа. За, тэгэхээр байнгын хорооны тогтоолын төсөл ажлын хэсэг байгуулах тухай Монгол Улсын шүүхийн тухай хууль заасны дагуу шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах үндсэн дээр Улсын их хурл томилгоор зохицуулсан байдаг. Энэхүү зохицуулалтын хүрээнд хууль зүйн байнгын хороо холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулж Улсын их хурлд санал болгосон нэр дэвшигчийн томилгооны сонсголыг явуулсан бөгөөд Улсын их хурл 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус 2 гишүүнийг томилсон. За, нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг сонсголд оролцсон Улсын их хурлын гишүүдээс гаргах явцад Монгол Улсын их хурлын 2021 оны 6 дугаар тогтоолоор баталсан сонгон шалгаруулах журмыг боловсронгуй болгох холбогдох хууль тогтоомжид нийцүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсантай холбогдуулан уг журмыг сайжруулж хуульд нийцүүлэх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хилцүүлж байна. За, ингээд тогтоолын төслийг уншиж танилцуулъя. За, тогтоолын төслөө уншиж танилцуулъя. Монгол Улсын их хурлын байнгын хорооны тогтоол 2026 оны дугаар өдөр
дугаар Улаанбаатар хот. Ажлын хэсэг байгуулах тухай Монгол Улсын их хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-ийн 3-ийн 13 дахь заалтыг үндэслэн хууль зүйн байнгын орооноос тогтоох нь 1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн сахилгын орооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам батлах тухай хууль зүйн байнгын орооны 2021 оны 6 дугаар тогтоолоор баталсан журмыг сайжруулж, хуульд нийцүүлэх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсгав. Ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын их хурлын гишүүн одоо энэ дээр чи бид нэр за тэгвэл одоо энэ дээр ингээд нэршийг бол би нээлттэй оруулж ирж байгаа. Гишүүд маань тэгэхээр өөрсдөө энэ дээр саналаа өгөөрэй. За нэгдүгээр асуудал дээр бол тэгэхээр нэгдүгээр хэсэг дээр нь ишээ тавьчих. Нэгдүгээр хэсэг дээр нь бол энэ нэрс одоо орон хайдуулаа хэлцээ. Хоёр дахь нь ажлын хэсэгт мэргэжил арга зүйн тусалцаа үзүүлэх мэдээлэлээр хангах чиглэлээр холбогдох байгууллагын мэргэжлийн албан агчдыг ажилуулахыг ажлын хэсэг зөвшөөрсгөө гэсэн ийм тогтоолын төсөл байгаамаа. Тэгээ энэ дээр ажлын хэсэгт орё гэсэн саналтай гишүүдээ бол саналаа хэлээч энэ дээр. За Баярбатар гишүүний микрофоныг өгье. За гишүүдтэй өглөөний мэнд хүргье. За өнөөдөр бас Монгол цэргийн өдөр орчин цагийн зэвсэг төрчний үүсгэн байгуулсны 105 жилийн баярын мэндийг бас хүргье. За энэ ажлын хэсэг, энэ журам боловсруулах ажлын хэсгийг бол яаралтай байгуулах ёстой дэмжиж байна. Ганцхан энэ шүүгч бус шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн гэлтгүүгээр ер нь энэ одоо төрийн байгуулалтын байнгын орон дээр жишээлбэл үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, төрийн албаны зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах гээд энэ сонгон шалгаруулах зохион байгуулдаг үйл явц маань өөрөө тодорхой журамгүй явж ирсэн байна. Одоо жишээлбэл үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулахад дэд ажлын хэсэг байгуулаад дараа нь байнгын хороо сонсгол зохион байгуулах хэмжээнд асуудлаа ярьж байгаа. Дэд ажлын хэсэг нь ажиллах журамгүй. За хуулиа бариад мэдээж ажиллах нь чухал. Тэгвэл эргээд нөгөө энэ дэд ажлын хэсэг сонгон шалгаруулалт хийх эрхтэй юу эрхгүй юу гэдэг ийм маргаанууд үүсээд байгаа. Энэ дээр бол өнгөрсөн номин чимэг гишүүн ахлаад явлоо те. Тэн дээр бол одоо яг ийм маргаан гарсан шүү дээ. Дэд ажлын хэсэг сонгон шалгаруулах эрхтэй юу эрхгүй юу гэдэг иймэрхүү зүйлүүд байгаа учраас энэ журмыг бол яаралтай боловсруулж батлаад дараагийн сонгон шалгаруулалтууд руу явахгүй бол эн чинь хариуцлагатай албан тушаалтнуудыг тодорхой хугацаагаар томилж байгаа учраас бид нар энэ дээрээс хөнгөн хумгаа хандаж боломгүй байгаа. Тэгэхээр энэ журмыг бол яаралтай боловсруулж ажиллуулах нь зөв бахаа гэсэн бодолтой байна. Дэмжиж байна. За тэгвэл би ийм байдлаар юу яач ажлын хэсгийн ахлагч Баярбатар гишүүн, ажлын хэсгийн гишүүд Сайн зориг гишүүн, Ганбат гишүүн, Бүрв даваа гишүүн, Номин чимэг гишүүн гэсэн ийм 5 гишүүнээс бүрдсэн ажлын хэсгийг тэгвэл байгууллаа. За тэгвэл ингээд энэ дээр
одоо түрүү нөгөө юу би тогтоолын төслийг унш танилцуулсан байгаа. Одоо ингээд нэрсийг уншаад энэ гүйцээж байгаа. Ингээд тогтоолын төслийг дэмжих гэсэн томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалтанда бэлдээрэй манайхаа. За тэгвэл ингээд санал хураалт дэмжих гэсэн томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалт. За 52.9%-аар санал дэмжигдлээ. За ингээд нэгдүгээр асуудлаа хэлж дууслаа. За дараагийн асуудалтаа оръё. Монголын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хэлцэж эхлэе. За энэ дээр үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг гишүүдэд тараасан байгаа. Үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийн талаар товч танилцуулгыг Улсын их хурлын гишүүн төрийн байгуулалтын байнгын орооны дарга Цэндийн Сандаг Очир хийнэ. За Сандаг Очир гишүүний микрофоныг өгье. За байнгын орооны дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 101-р зүйлийн 101-ийн 1-р хэсэг, 102-р зүйлийн 102-ийн 1-р хэсэг, Монгол Улсын үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлсэн Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн дунд судлалын хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үндсэн хуулийн цэцгийн хуралдааны танхимд болсон бөгөөд хуралдааныг үндсэн хуулийн цэцгийн дарга баясгалан даргалж үндсэн хуулийн цэцгийн гишүүн Гангаатар, Мөнх сайхан, Цолмон, Болдоотор нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралцсан. Үндсэн хуулийн цэцгийн дунд судлалын хуралдаанд мэдээлэл гаргагч Иргэн Д. Отхонбаяр эс номын баясгаланаар оролцсон. Улсын их хурлын итгэмжлэн төлөөлөгчөөр Улсын их хурлын гишүүн миний бие оролцоо. За энэхүү хуралдаанаар дээр нэр дурдсан нэр бүхий Монгол Улсын иргэдээс үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн мэдээлэл буюу Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101-р зүйлийн 101-ийн 1-р, 102-р зүйлийн 102-ийн 1-р хэсэг, үндсэн хуулийн 43-р зүйлийн 1-р хэсэгт ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлцэх хугацааг 3 хоногийн дараагаас эхлэн 10 хоногийн дотор буюу 7 хоног хэлэлцэн шийдвэрлэхэд тодорхой заасан байна. Харин Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101-р зүйлийн 101-ийн 1-р хэсэгт 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн саналыг тавьснаас хойш 10 хоногийн дотор буюу 3 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан нь Улсын их хурлын тус асуудлыг хэлцэх хугацааг 4 хоногоор багасгасан байна. Иймд тус хуулийн 101-р зүйлийн 101-ийн 1-р хэсэг, 102-р зүйлийн 102-ийн 1-р хэсгүүд, үндсэн хуулийн 1-р зүйлийн 2, 43-р зүйлийн 1-р, 44-р зүйлийн 1-р хэсгийг холбогдох заалтуудыг зөрчсөн болохыг тогтоож хүчингүй болгож өгнө гэжээ. Монгол Улсын их хурлын итгэмжлэлтэн төлөөлөгч Улсын их хурлын гишүүн Сандаг Очир миний бие үндсэн хуулийн цэцэд хандан холбогдох тайлбар хургуулсан. Тус тайлбартаа ээлж чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дээрх хэсэгт зохих өөрчлөлт оруулан үндсэн хуулийн холбогдох хэсэгтээ нийцүүлж өөрчлөхөөр тусгасан гэж тайлбарыг хургуулсан. Үндсэн хуулийн цэцгийн дунд судлалын хуралдаанаас дараах дүгнэлтийг үндсэн хуулийн нэрийн өмнөөс гаргасан. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101-р зүйлийн 101-ийн 1-р хэсэг, Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2-р хэсэг, 43-р зүйлийн 1-р хэсэгт нийцэг байна. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102-р зүйлийн 102-ийн 1-р хэсэг, Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2-р хэсэг, 44-р зүйлийн 1-р хэсэгтээ бас нийцэг байна. Энэхүү дүгнэлтийг үндсэн хуулийн цэцэд маргаан хяналт шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36-р зүйлийн 2-р хэсэг заасны дагуу хэлэлцэж хариу хөрвүүлэхийг Улсын их хурлд уламжилсан. Байнгын орооны эрхэм гишүүдээ үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84-р зүйл заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг та бүхнээс хүсье. За ингээд итгэмжлэгч нь төлөөлөгчөөс асуух асуулттай гишүүдээ үлнэрсэн өгье. За алга байна. За тэгвэл цэцгийн дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх гишүүдээ үлнэрсэн өгье. Алга байна.
За тэгвэл одоо санал хураалтанда бэлтгэнэ. 4 асуудлаар санал хураалт явуулахаар байгаа. Санал хураалтанда бэлдээ. Манайхан тэгвэл энийг дэмжээрэй, нэг үндсэн хуулийн асуудал учраас. За манайхан дахиад бэлтжээ. Санал хураалтанда бэлдээ. За Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101-р зүйлийн 101-ийн нэгдэх хэсэгт уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн гисэн нь Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасныг зөрчсөн байна гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалт. Сандгаа гишүүн. За тэгвэл юу гормын санал гаргаараа сандгаа гишүүн. Тэгсэн бэлдсэн. Биш. За дахин санал хураалтанд бэлтгэх үед нь орж амжаагүй учраас миний санал эсрэг гарчаа. Тийм учраас саяны санал хураалтыг хүчингү болгож өгөө дахин санал болгож өгнө. За саяны санал хураалтыг хүчингү болгоё гэсэн томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалт. За 55.6%-аар санал дэмжигдлээ. За түрүү би томьёолыг уншиж танилцуулсан байгаа. Тэр томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалтыг дэмжих гэсэн томьёолоор санал хураалт явуулъя.
За 55.6%-аар санал дэмжигдлээ. За хоёр дахь санал хураалт Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101-р зүйлийн 101-ийн 1 дэх хэсэгт уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн гисэн Монгол Улсын үндсэн хуулийн 43-р зүйлийн 1 дэх хэсгийн улсын их хурал 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн байна гэснийг үлэн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалт. За 55.6%-аар санал дэмжигдлээ. За 3 дахь санал Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102-ийн 1 дэх хэсгийн уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш гэснэ нь Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалт. За Эрдэнэ бол гишүүнд микрофон өгье. За цул дарцсан юм билгүй. Гэхдээ саяны дарсан санал төхөөрөмжөөр уншигдсангүй. Гэхдээ би өөрийгөө яаж байгаа ш. Буруу дарсан байна гэж. Тэгээ горийн саналаар дахиад санал хураалт явуулаа. Саяны санал хураалтыг хүчингүй болгож өгнө. За саяны санал хураалтыг хүчингүй болгоё гэсэн томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалт. За 55.6%-аар санал дэмжигдлээ. Түрүү томьёолыг уншаад танилцуулсан байгаа. Тэгээ түрүү танилцуулсан томьёолоор дэмжиж гэсэн томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалт. .6%-аар санал дэмжигдлээ. За 4 дахь санал хураалт Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102-ийн 1 дэх хэсгийн уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш гэсэн Монгол Улсын үндсэн хуулийн 44-р зүйлийн 1 дэх хэсгийн улсын их хурал 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалт. За 55.6%-аар санал дэмжигдлээ. За ингээд санал хураалт явж дууслаа. Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж дууслаа. Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн талаарх байнгын орооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд улсын их хурлын гишүүн хэн танилцуулах? Сандаг өчрө гишүүн танилцуулнаа. За 3 дахь асуудалд оръё. Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 1-р дүгнэлтийг хэлэлцэж эхлэе. Үндсэн хуулийн цэцгийн 2026 оны 1-р дүгнэлтийг гишүүдэд тараасан байгаа. Үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийн талаар товч танилцуулгыг улсын их хурлын гишүүн Ишиг Дэмбэрлийн Тэмүүжин танилцуулнаа. Тэмүүжин гишүүний микрофоныг өгье. За гишүүдээ өнөөдрийн амараа болон айлтгая. Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн дунд судлын хуралдааныг үндсэн хуулийн цэцгийн дарга баясгалан даргалж, үндсэн хуулийн цэцгийн гишүүн Гангбаатар, Мөнх сайхан Цолон Батрагчаа илтгэж гишүүнээр оролцсон нарын бүрэлдэхүүнтэй хуралдааны наримчгийн дараагаар баяр жаргалан оролцуулан үндсэн хуулийн цэцгийн хуралдааны тавь нээлттэй хийлээ. Өнгөрсөн онд бид улсын их хурлын цэцэд төсөл гаргах тухай асуудлыг шийдвэрлсэн. Та бүхэн санаж байгаа бол Монгол Улсын их хурлыг захиргааны анхан шатны шүүхэд дуудагдаад тэгээ захиргааны анхан шатны шүүх улсын их хурл итгэмсэн төлөөлөгчөд томилуулах тухай гаргасан шийдвэртэй холбогдуулаад ямар нэгэн баримт мэдээллийг шүүхт хөргүүлэх тухай тийм хүсэлт ирсэн. Тэгээ үндсэн хуулийн үзэл баримтлалаар бол улсын их хурлыг ердийн шүүхт дуудах хэрэггүй. Үндсэн хуулийн цэцтэр л улсын их хурлын шийдвэр хянагдах, үндсэн хууль зөрчсөн хэсэх асуудлаар, үндсэн хууль нийцж байсан асуудлаараа хянагдах ёстой. Тэгэд яагаад ч юм 1992 оны үндсэн хуулийн цэцгийн тухай хуулийг бичихтэй үндсэн хуулийн цэцэд шүүхэд
харьяалан тогтоогддог маргааныг шүүхийн харьяалаг тогтоох тийм чиглэл өгсөн юм байна лээ. Тэгээд сүүлд дээд шүүхэд энэ чиглэл бас олгогдсон. Тэгээ хоёр чиглэлэг нэг нь үндсэн хуулийн шүүхтэр нэг нь дээд шүүхтэр ингээд давцсан учраас энэтэй холбоотой хууль зүйн маргаан үүссэн, хоёрдугаар нь үндсэн хуулийн маргаан үүссэн. Тэгээд тийм учраас улсын их хурлаас үндсэн хуулийн цэцэл хүсэл гаргаад үндсэн хуулийн цэцгийн хууль тогтоомжинд байгаа энэ зүйл заалтыг үндсэн хуульд нийцэж байгаа хэсэг асуудлаар дүгнэлт гаргаж ирэхийг хүссэн. Бид бол өөрсдөө шууд хуулийн хүчингүй болох боломжтой байсан боловч цэцгийн хууль тогтоомжид хүндэтгэлтэй хандаад цэцээр өөр шийдвэрлэх зорилгоор энэ хүсэлтийг явуулсан. Үндсэн хуулийн цэц маргаан үсгээд авч хэлцээд дүгнэлт гаргаад дүгнэлтэн дээр хоёр зүйлээр одоо дүгнэлт гаргасан байгаа. За үндсэн хуулийн цэцгийн тухай цэцгийн хуулинд байгаа уг зохицуулт үндсэн хууль зөрчсөн байна гэдэг талаас дүгнэлт гаргасан. Гэхдээ иргэний үндсэн эрхийг хянахад энэ өөрөө одоо саад болохгүй гэдэг утга агуулга бүхий бас зөвлөмж хэлсэн. За бас нэг зөвлөмж нь юу хэлсэн бэ гэхээр дээд шүүхэд олгогдсон эрхийг зохицуулж байгаа хэмжээний бичлэлт үндсэн хуулийн цэцэд байгаа энэ хэмжээний бэлчилт хоёр ч хоорондоо бас жоохон зөрөөтэй байгаа шүү. Энэ зөрөөгийг одоо хооронд нь одоо нийцүүлээд илүү боловсронгуй болох чиглэлээр бас хууль тогтоох байгууллага цааш анхаарч ажиллаарай гэдэг бас тийм зөвлөмж өгсөн. Тийм учраас бид бол дээд шүүхэд шүүхийн тухай хуулийн дээр байгаа туг зүйл заалтыг үндсэн хуулийн цэцийн одоо хүчингүй болж байгаа энэ зүйл заалттай харьцуулах байдлаар нэг дүгнэлт гаргаад эндээсээ бас аль нь илүү иргэний эрхийг хангаж байна, хууль тогтоомжийн хувьд илүү зохистой байна гэдэг талаар бол нэг шийдэл хууль зүйн байнгын оронд бол хийх үүрэг бас үүсэх ёстой байх. Хоёрт нь үндсэн хуулийн цэцгийн тухай цэцгийн хурал дээр дахин яригдсан нэг зүйл нь бол ер нь үндсэн хуулийн дээр байгаа үг өсөг болон үндсэн хуулийн цаашдын хөгжлийг бодоод үндсэн хуулийн цэц иргэний үндсэн эрхийг хянахтай холбоотой зохицуултыг улсын их хурал одоо цаашдаа анхаарч шийдвэрлэвэл энэ зохицуултын одоо үндсэн хуулийн шүүхэд хандаа шударга шүүлэх эрхээ одоо хангуулж чадахгүй байгаа иргэдийн шүүхэд хандах эрхийг баталгаажуулах тэр агуулга бас илүү зохистой болох юм байна шүү гэдгийг бас дахин одоо тэр хилцүүлгийн явцад яригдсан. Тийм учраас улсын их хурал энэ жил юм уу, эх жил юм уу ямар нэгэн байдлаар үндсэн хуулийн цэцтэй холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр жоохон хурдтай ажиллаад Монгол улсад иргэний үндсэн эрхийн хамгааллыг үндсэн хуулийн шүүх хяндаг байдлаар бий болгох нь бол одоо энэ цаг үеийн баг хууль тогтоогчд үүрэг байна гэдэг яриа бол их гарсан гэдэг би энд дурдахыг хүсэж байна. За этгэлэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуух асуулттай гишүүд нэрсээ өгнө. За алга байна. За тэгвэл энэ этгэлэмжлэгдсэн төлөөлөгчөөс цэцгийн дүгнэлттэй холбогдуулан үг хэлэх гишүүд үйл нэрээ өгнө. За алга байна. За тэгвэл хоёр санал хураалттай байгаа. Цэцгийн дүгнэлттэй холбогдуулан тэгвэл үг хэлхийг дуслаа. Ингээд гишүүд санал хураалтандаа бэлтгэе. За санал хураалтаа эхлэе 1. За бүгдээрээ бэлнэ үү тэгвэл. За 1. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14-р зүйлд альч шүүх авч хэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны эргийн харьяаллыг тогтоолгохоор эргийн албан тушаалтан төр олон нийтийн байгууллага үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхт шилжүүлнэ гэсэн Монгол Улсын үндсэн хуулийн 64-р зүйлийн 2 дахь хэсэг үндсэн хуулийн цэц түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага албан тушаалтан бусад хүнээс хараат бус байна гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн тамиллоор санал хураалт явуулъя. Санал хураалт. За 66.72 санал дэмжигдлээ. 2.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14-р зүйлд альч шүүх авч хилцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоологохоор эргийн албан тушаалтан төр олон нийтийн байгууллага үндсэн хуулийн цэцэд гомдол гаргуул хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ гэсэн нь Монгол Улсын үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр нийт байгууллага иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалт. За 66.7%-аар санал дэмжигдлээ. Ингээ Монгол Улсын үндсэн хуулийн цэцэн 2026 оны 01-р дүгнэлтийг хэлэлцэж дууслаа. Монгол Улсын үндсэн хуулийн цэцэн 2026 оны 1-р дүгнэлтийг хэлэлцэн талаарх байнгын орооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн уралдаанд Улсын их хурлын гишүүн Тэмүүжин гишүүн өргөд танилцуулж байна. Бид нар зөрчснөөр нь л юм. За тэгвэл ингээд их хурлын гишүүн Тэмүүжин танилцуулнаа нэгдсэн чуулганд. За байнгын орооны хуралдаанаар хилцэх асуудал дууссан тул өнөөдрийн хуралдаан хаасныг мэдэгдэе. Гэхдээ манайхан төр байж байгаарай.